Bennu гэрээ. Benno. Benno. Hemme. Дүү минь. Ой, миний гоо. Тэсээ хөө. Titi. Ахгүй шүү. Ахгүй шүү. Banana. Hava. Хайра. Is it? Hee ha ha. Ow! Миний үсэг хараа. Stop this action, please. Байж ичгөө. Чи тэгж хэлээ. Сасан ширхэг бүрд шингэж өгье. Юу гэж нээчихвэ? Аяя. Яа, ямар хэцүү дуу те. Амар харц. Энэ электрээр гоё яа. Тий. Яг тэр нэг жоохон өндөрлөг гэсэн тэр. Сайн байцгаана уу? За одоо өглөөний 7:45 болж байна. Тэг би сая хүүхдүүдээ хүргэж өчөөд тэгээд одоо цайгаа уучаад ажиллаа гарах гээд байж байна. Бүгд талах төсчлээ. Одоо би энэ сэндвичэн дээр чиз тавиад тэгээд авокадо тавиад тэгээд ивнэ. Цэвэрхэн авокадо үстэй. Эхлээд хатуу дээр нь авокадогоо авчаад тэгээд гэртээ хэд хоног зөөлрүүлчихээр нөгөө хар юм байхгүй амар гоё цэвэрхэн болчихсон. Зүсгүүгээр шууд нөгөө нэг авокадоных нь дотроос нь шууд зүгээр хар ингээд авчихаар амар амар байдаг шүү. Ингээд авчихсан. Ингээд авчихсан. Мама. Энэ ч яг гоё харагдахгүй юм. Энэ дотор яг чиз, энэ дотор чиз, өндөг, авокадо байгаа заяа. Вау. Би нөгөө өглөөнийхөө цайнд авокадо таим дуртай заяа. Гэтэ заримдаа яг өдөр бол хаваад байдаггүй л дээ. Гэтэ ер нь авокадотой хаа гоё idi. Нөгөө бүр жижигэн тайраас ус маань ингээд аваа гайгүй хөөрхөн ингээ 2 3 хуруу ингээ ургаад явж исэн баггүй юу. Тэгсэн чинь манай нөхөр манай хүүтэй хамт ингээд үсч ордог байхгүй юу. Тэгээд тэр хоёрын үсийг айгүй хөөрхөн засаад байсан тэр үс чинь. Тэгээд тэр үс чинь бас ингээд Вьетнам хүүхэн заяа амар хөөрхөн ааштай. Өө та хоёрстой баярлаа та энд цуу тэрийгээд өө та аль хүүхэд чинь ингээд чихэр өгөө суулгах чи юм болох чи гээд. Тэгэхээр надад бүр амар гоё nice санагдаад. Тэгээд за ер нь энэ нэг жоохон арзаацсан байгаа хэсгийг авахулчтай мэлүү гэж одоо би зүгээр ингээд доотлын хэсгээс нь аавна гэж би бодож ирсэн баггүй юу. Би яг энэ хэсгээс ингээ авахулмаар байна гэд би нөгөө Вьетнам хүүхэнд хэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө Вьетнам хүүхч үгүй би чиний яг энэ бүтэн үсийг чинь бүгдийг ингээд айгуу гоё цэвэрхэн болгоод өгье. Чамайг амар гоё хот харагдуулсан, секси харагдуулсан гэл. Тэгэл би тэгэхээр нөгөө тал руу хараасаа өөртөө амар итгэцэн. За одоо угсаа гайгүй болчихгүй л үү дээ. Хот болчихгүй л үү дээ. Секси болчихгүй л үү дээ. Тэгсэн чинь байгаа царайнуудаа эмэл байна.
За сэндвич ядаж дуусгачаад тэгээ нүрээ будчихад тэгээ гараа. Нүрээ бутгаас өмнөгөөс хувцас сатаад. Болцсон бэлээ. Одоо бүр 1-2 градус байдаг болцсон. Ер нь энд чинь бас ер нь 5-6 градустай байгаад байдаг байхгүй юу? Би та нарт амар гоё тоо тавьчих гэсэн мэлтэй. Зүр байж гараа манайхаа. Та нарыг гэж тий. Яа, ямар хэцүү. За бити өнөрөө заяа. Бити хөдлөөрэй заяа. Бити хөдлөөрэй. За. Одоо энэ нэг юм жижигхэн ус байгаас тий. Тэгээ энэ үсийг чинь ингэж нэг жоохон эмгтээлгээр хувааж агаад тэгээд гэлцчихдэг байхгүй юу? Энэ болохоор бүр ингээд хөлдөөдөл нь гэлнэ гэдэг ингэсэн юм. Тийм. Энэ уг нь макснаас тэ 1 2 3 гэсэн 3 4 гэсэн баад би бүр 4-ийг авцсан. Угаасаа байсан л 4 байсан. Ингээд. Яа гэлний гэхдээ яг гарн дээр байгаа мэдрэмж нь амар жоохон заваа ялцгаа. Сайн гэлдэж жагаад боохгүй л нөө энэ хідэн одоо энэ нэг гараад ирсэн байгаа сарвар өснөд байгаа зү. Эдэр чинь юу яачд чи гарч ирчээд байсгэд хэрэгт оролцоод ядрахт. Эхлээд ингэчтэй заяа. Ингээд бааштай. Тэгээ баагаад одоо ингээд боож байгаа байхгүй юу? Тэгээ баагаад хэрвээ нөгөө гэлдэг байсан бол энэ нөгөө уртлын яг энэ хэсгийнх нь өснөд бүр амар гарч ирээд байдаг байхгүй юу? Тэгээ тийм болохоор самар сайхан ингээд дараад өгчтэй. Тэгэхээр эн чинь сайхан ингээд мөлчийг өөд яг камер л харсан чинь би сайн харагдахгүй юм яаж яах. Хараа муутай. Тэгээ одоо ингээд хавчаараа сайн ингээд таад өгчтэй. Яарсан үедээ та нар хэр хурдан өөрөө бодож чадах вэ? 15 минут нь гайгүй бодох уу? Эсвэл бүр эрт босч байгаад боддгоо. Эрт босъё гэдгсэн ч гэсэн заяа би өглөө 6 цагт босч байгаа юм. Тэгээд яг хүүхдүүдэд цэцэрлэгт нь хүргэж өгчөөд өглөө нэг банан хараг өгчөөд тэгээ яг цэцэрлэгт нь хүргэж өгөөд ирэхэд яг 7:30 болж байгаа байхгүй юу. Тэгээ нэг сайхан 0 орж сайхан болчоод тэгээд цайгаа уучаад тэгээд одоо ингээд гарах гээд байгаа байхгүй юу. Ерөөсөө л ийм байна. Угаасаа яг цаг ерөөсөө хүрлцэхгүй байгаа байхгүй юу. Нэг бол би бүр өглөө эрт бүр 5 ав гэж сэрэх хэвээр. Гэхдээ яг үндэ ажил дээр тийм амар бододох шаардлагагүй л дээ юм. Угаасаа ямар шоплоош. Америкт ч гэхдээ тэгээ хүмүүс тэгээд ер нь нөрөө бодог байх юм бол ерөөсө таадгүй. Би ер нь Монголд бараг өдөр болгон л нөрөө боддог гэсэн. Тэгээд Америкт ирээд бараг өдөр болгон л нөрний бодоггүй л явдаг болсон. Болж сурсан. Тэгээ одоо яг нөгөө ажил хийж байгаа болохоор бас нэг хүмүүс нэг айтайхан харагдаад нэг гарын мөнгө зүнг гайгүй хийчмээрэн штэ. Тэгээ тийм байгаа болохоор сайхан инээж байгаа л. Semenu, hi, how are you? What would you like today? All right. Sa хотлоо инээж байгаа л. Би аль хэдийн шүдэ угаацсан тийм болохоор дахин шүдэ угаасан шаардлага.
Би нөгөө амар хурдан нүрэ бодож байгаа болохоор ерөөсөө яахгүй шүү. Камер л байгаа нэг сайн харахгүй байгаа шүүсээ зүгээр гэс нүрэ бодоод гэс гарахгүй бол өглөө би угаасаа нүрэ угаахдаа нэг амар савн онгаар угаачдаг юм зүгээр усаар угаачдаг байхгүй юу тэгэхгүй бол савнгаар угаачгаар хитрхи амар хоороо шичээд байд юм шиг санагдаад идэв. Нүрэ бодхоос өмнө вэслин төрчихээр дараа нь ингээд нэмгээ вэслин төрчихээр дараа нь ингээд уруулаа бодохоор айгуу гоё зүйлэрсэн. Оо damn. Нүрний хатасыг төрөх юм марцсан шүү дээ. За одоо өнгөрсөн. Одоо угаасаа өнгөрсөн. Одоо надад энийг арилгаад буцаад нүрнийхаа төсийг төрөх жоох ямар ч цаг алга угаасаа. Тэгэл одоо угаасаа гарахгүй болов амар. Зөө. Одоо гэрэл сүдрэгээс тавиад бараг гэрэл сүдрийг тавиал хөмсгөө бодол тэгээд болчих юм шүү дээ. Гэрэл сүдэр чинь бас амар хөөрхөн хөөе. Миний шалчгаар хамрыг чинь бас хөөрхөн босгоод ирдэг байхгүй. Миний цагийн хуваарийн хувьд гэх юм бол шүү дээ. Өглөө одоо яг өнөөдрийнх шиг нэгээс 5 дахь хүртэл яг өглөө яг хүүхдүүдийн нөгөө цэцэрлэгт нь хүргэж өгчвөл тэгээд буцаж ирээд цаа аваад амжин ихэнхдээ амждаггүй. Гэхдээ өнөөдөр болохоор эрт түргээд гисэн болохоор жоохон цаг байсан болохоор амжсан. Тэгээд oh my god. Тасаа түрхээгүй болохоор миний айрс жоохон хоороошод юм барзах гэдэг. Яа. Яг ингэ харсан чи амар кремэд түрхсэн. Манай нөхөр болохоор өглөө бүр 4:30 гээд гараа авчдаг байхгүй юу? Тэг тийм болохоор би хүүхдүүдэд хөргөж өгдөө. Окей. Тэгээ 3 гэж тараад автобусаа 3:20-аас суугаад ер нь бол хамгийн эрт автобусны 3:20-аас л явдаг юм. Тэгээд нэг дамждаг, нэг суудаг. Тэгээд нэг автобусандаа суужаа тэгээ буцаад гэртээ нэг бараг 4 гэж ирнэ. За 4 гэж ирчээд тэгээд хэрвээ гэрт хоол байхгүй бол энэ хоол байвал хоол ихгүй тэгээд буцаад хүүхдүүдэд авах гэж цэцэрлэг рүү явна. Тэгээд тэр хоёрыг авч ирсээрээ 5:30 болно. За тэгээд 5:30-аас нөгөө хоёрын хоол ундыг нөгөн. Тэгээд 6 болно. Тэгээд 6-аас нөгөө хоёр чинь бааж хийн, усанд орно. Тэгсээр байтал 6 өнгөрөөд 7 болно. Тэгээд тэр хоёрын унтах цаг нь 7 өнгөрөөд 8-аас унтчих. Тэгэл нөгөө хоёрыг чинь 8 цаг гээл оронд нь тавиад тэгээд 8 гээл оронд нь тавиал ингээд сухаар амар ядарсан юм дий. Тэгэл за өглөө босоод дахиад 6-аас босох хэрэгтэй. Тэг би зарим нөгөө бичлэг рилнүүдээ автобусанд явж байхдаа эвлүүлждэг байхгүй юу? Үг алдаж өхөр халтлаа хөөе. Гэс хөмсгөө зуръя. Би хөмсгөө зүгээр нүднийхаа тэнээр зурчдаг байхгүй юу? Угсаа хөмсгний юм яг юу ч авмаар юм дэ би яг тэргийн сайн мэдэхгүй болохоор. Хөмсгөндөө амар төвлөрөөд чимэг болчихсон шүү дээ. Яагаасаа хөмсөг зурчсан яагаараа оруулаад зурчд юм уу? Угаасаа л нэг арьсанд хүрж байгаа болохоор. Удаа тогтоочоод. Өнөөдөр өглөөхөн готлыг өмсөж явахгүй л гат амар хөтөө. Би бүр таарад. Дулаа явбал 1000 лан гэж. Өвлийн готлоо гаргаж өмсгөө л. Энэ хараа. Миний өвлийн готл. Амар гоё дулаахан заяа. Йоо. Ийм нөгөө North Face-ээс авч ирсэн. Йоо. Амар гоё дулаахан готл заяа. Ийм гоё готл. Бараг шинээрээ. Би нэг 2 3 удаа л өмссөн баг. Угаасаа энд ерөөсө цас орч нэг аим хөдөрдгөө байхгүй юу? Тэгээд хөдөрдгөө болохоор ер нь л хавар намрынхан готтай л яваад идэв.
Гэтэ өнөөдөр амар гоё нар гарцсан байна. Өчигдөр наргүй амар мантай байсан байхгүй юу? Тэгээ бүх юм амар гоё цагаан болцсон. Тэгээ бүр моднууд бүр ингээд цандцсан, хөлдсөн гэдэг лөө. Би шилээ арч хамаарцсан шүү дээ. Энэ замаар яг намрын явахаар айгүй гоё, энэ моднууд бүр амар гоё өнгөтэй шаргалсан. Улаарсан байж идэг. Хэдүүлээ 45 гэж гарсан болохоор жоохон хурдан алхаж байгаа. Хурдан 50 алхаж байна. Тэгээ тийм болохоор автобусанда хангалттай амжина гэсэн үг. Тэгээ заримдаа манай автобус болохоор 5 минут эрт ирээд, заримдаа 5 минут орой ирээд, заримдаа мэдгүй. Автобусны бодол дээр ирлээ. Автобусны бодол. Одоо нараа олгоч. Ингээд л ерөн бүүдийг гэж хэлээ. Амар гоё нэгтэй болсон. Автобус энэ талаас үлээж. Манай ажил эндээс амар ойрхон. Энэ харагдаж байгаа шилэн барилга байгаа зү. Энэ барилгын 2 давхарт сушины газар. Окей. За. За одоо угаасаа ажилдаа орлоо. Тэгээд өдөр болцсон.